Гадаадд байгаа монголчуудыг жаргаж байна гэж боддог баггүй олон хүмүүс байдаг үлээ. Өндөр цалинтай ажил хийж хангалуун амьдарч хүссэн бүхнээ эдэлж байгаа мэтээр төсөөлдөг. Гэвч энэ бодол бодит байдлаас маш зөрүүтэй. Тэдний жаргал гэж харагдах амьдралын ард ямар их золиос, хөлс, хүч, ганцаардал, тэмцэл нуугдаж байдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй. Хүний нутагт монголчууд маань юуны өмнө өөрийнхөө цаг хугацааг золиослдог. Хайртай гэр бүл, үр хүүхэд, ээж авийнхаа хажууд байх амьдралыг тэд ажлын хөлс, ирээдүйн боломжийн төлөө солихоос өөр аргагүй хүрдэг. Хүүхдүүд нь ээж авийнхаа халамжтай тэврэлтийн оронд утсаар сонсох ганц хоёр хон дулаан үсэнд тасч эцэг эхийнхээ хайр халамжийг алсаас мэдэрч өсдөг. Тэд мөн өөрсдийн эрүүл мэндийг золиослдог. Хичнээн хүнд хэцүү ачаалттай ажил байсан ч тэд амьдралын шаардлагаас шалтгаалж зогсолтгүй хөдөлмөрлөх ёстой болдог. Би мах үед сэтгэл санааны хит ачаалал тэдний эрүүл мэндэд сүргээр нөлөөлж олон жилийн дараа эдгээр золиос илүү тодорхой мэдрэгддэг. Гэр бүл эрүүл мэндээс гадна тэдний золиос бол эх орон юм. Монголын хөрсний үнэр, ээжин чансан сүйтэй цай, нутаг усныхаа байгаль орчны үзэсгэлэн, хэл соёлынхоо дулаан орчин эдгээр зүйлс хүний нутагт өдөр бүр өгүүлэгддэг. Гэрээсээ хол танихгүй орчинд өөрийгөө таниулж, нэр төрөө хамгаалж, өдөр бүр тэмцэж буй монголчуудын сэтгэлийн тэнхээ үнэхээр гайхалтай. Тэдний амьдрал амар хялбарвшээ. Заримдаа ганцаардлын хүндийг давж, хэл нэвтрэлцэхгүйгээс эхлээд ялгуурлан гадуурхалд, соёлын зөрчил, буруу ойлголтод өртдөг. Гэвч тэд энэ бүхнийг даван гарч зөвхөн өөрийнхөө бус гэр бүлийнхээ ирээдүйн төлөө бүхнээ зориулж байна. Хүний нутагт байгаа монголчууд маань үнэндээ амьдралын төлөө маш их тэмцэж буй чимээгүй бааtruуд юм. Тэд гаднаасаа жаргалтай амьдарч байгаа мэт харагдагч зүрх сэтгэлдээ эх орноос хангалцаж үр хүүхдээ санааширч гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрийгөө золиослж яваа хүмүүс. Бид бүгдээрээ амьдралын төлөө тэмцэж байгаа. Ихэнх нь өөрсдийн дотоод хүчээр түлшхийн хэний ч мэдэхгүй амьдралыг өөрийнхөөрөө туулж байгаа. Зарим нь гадаадад хайр газар хэл соёлын саадтай тулгарч ажиллаж байгаа бол зарим нь эх орондоо өдөр бүрийн амьдралаа залгуулахын төлөө хөлс хүчээ гаргаж байгаа. Бид бүгдээрээ өөрсдийн хичээл зүтгэлээр бусдад илүү боломж, хайртай хүмүүстэй илүү сайхан ирээдүй бүтээхийн тулд амьдарч байгаа. Хэн нэгний амьдралыг гаднаас нь хараад амар байна, жаргаж байна гэж бодохын оронд тэдний туулж буй зовлон, тэдний гаргаж буй зүтгэлийг ойлгоцгоё. Хинч өөрсдийн зовлонгоо дэлгэд байхыг хүсдэггүй болохоор бид бие биедээ зөөлөн байж, ойлгож, урмын үгээр тэтгэцгээе.